найзынтай очно. Яа, анхуулаа. Мөнхүүлээ. Аки, гэрэл юу. Би өөр анх мөх гэж бодсон. Гэсэн ч аим богино харагдаад. Хүний нэр юм шиг өөр хүний нэр юм шиг харагдаад. Бүдэн биччихсэн. Би захиалгын холбоо хэлсэн. Хоош хөө тийм гэсэн чи бас хоош хэлсэн юм уу? Тий. Бас хэлсэн юм аа ёо. Тэгээ баяртай шүү дээ. Энэ хоёр одоо сансан байгаа юм дээ. Ямар хоош бодогдод баяртай шүү. амар ажилттай юм бэ чи. Би бүр санаа зовоод нэр төрсөн хүнд юу бууз мууц шиг солиороо. Хамгийн өстой бизи миний бүр хамгийн анх болж шүү. Мэнтэй ээж нэхлээ бисэ. Опа. За яарэ. Оо. За дээр нь суугаарай. Үний закон. Аймаг чигээр. Наа чиртэй юм байна. Тийм бүрийч. Аймаг хоолой ийсэн. Яхаа тоглох юм уу? Хөнгөлтэй гэж шүү дээ. Багаан чик. Багаан чик. Бүх юм хаягийг хэлж байгаа зү. Туг мод нөгөө централ дээр очихоор нөгөө юу руу солиороо сольцуугаараа гэдэг нөгөө бахан юу хэлдэг шүү дээ. Тэдрийг хүртэл цээжилсэн байгаа. Веструс. Ой, анхлаа онцлаа. Хөл ээж хаар цаана гэж чинь. За хөдлөө шүү. Яа, битээ анхуулаа гэд миний охины нэр нь шүү дээ. Энэ тардаа мөнхүүлээ. Энд болохоор Акиш гэдэг ингээ нэрнүүд ичсэн. Акирлээ гэдэг. Анхуулаа. Миний охины дуртай хандаа. Үст. Анхуулаа. Үст. Вау. Анхуулаа ялаар үст тий. Их гүртэй идэх үү? Анхуулаа бахан идэх үү? This chocolate зураг аваад хийж энэ мамма хоёр сууч таг дөтөлцөө суух. Ишиг.
Энд гоё байсан шүү. Ийш мөнгө тийш. Нэг нь навцгаа өстэй, нэг нь босоо өстэй. За бүжиглээрэй, та хоёр тэгвэл бүжиглээрэй. Ингээ бүжиж үстэй. Үстэй айгаар бүжиж шүү дээ. Тэгээд нөгөө таг одоо энэ дээр нь таг энэ дээр нь. Хөдөө тэгж дивсэн юм байна л да. Хашаасаа гараа мөхөлээ. Тэгвэл цаад хийлгээр болсон ба шүү дээ. Сууя чаалаа чичтэй. Tänk på avståndet mellan vagn och plattform när du stiger av. Ой цонхороо минь хөө. Тийм бэби сүүл класс авна. Хай влог. За ойрт влогоо бичээгүй, влогоо бичдэг арга барилаа бүр марцсан байж шүү. Гиснээс анхлаа мөхүүлээ битгэд наадмын дараа гэр бүлээрээ сайхан амралтанд амарчаад буцаж Стокгольмд ирээд тэгээ бид гурав баяна ишгэ гэд хоёр дүүгиндээ ирж зочлоод хоёр хончоод аягүй сайхан гадуур зугаалсан. Тэр талаараа энэ бичлэгтээ оруулж байгаамаа. Тэгээд миний бичлэгнүүд болохоор ерөөсөө ингээд тайлбаргүй зүгээр л бичлэг дүрс авсан байлаа. Тэгээд би ингээд дуу дэвсээд өөрөө яриа дэвсээд ингээд оруулчихъя гэж бодож байна. За энэ юм бэ. Эй мөхөлөө. Энэ ингээд юу вэ? Энэ юу вэ? Энэ багчны өрөө шүү дээ. Энэ айлын нөгөө багчны өрөө байна. Хүүхстэй янз бүрийн. Модаг ингээд хаач түхүү энэ засварын энэ гараж багчны өрөө байна. За энэ шиг явъя. Ком амтэлэнэш. Энэ дотор юу вэ? Энэ мөр дэше гардаг. Би баг насны хүүхдүүдтэй ээж аавуудад аягүй гоё газар санал болгох гэсэн. Тэгээд Стокгольмд амьдардаг ээж аауд маань хүүхдүүдээ дагууллаад энэ хөөрхөн газар руу очиод үзээрэй. Тэгэхээр энэ яадаг газар вэ гэхлээр хаяг байршлын хувьд болохоор Сканса хавцаа идэв билээ. Тэгээд Юни Баккен гэдэг нэртэй. Тэгээд миний хувьд болохоор олон жил Стокгольмд амьдарсан мөртлөө ерөөсөө энэ газрыг мэддэггүй юм байл. Мэддэггүй байсан байлээ. Хай. No. Ямар төрлийн энэ хандаа. Энэ юуны өрөө юм бэ? Үнэхээр тоглоомын өрөө юм шүү. Янхлаа чи юу хийж байна? За чи гэртээ байгаа мó? Юу хийж байна? Янхлаа сонь сайхан юу байна? Чи гэртээ байна уу? Айд хэммэ? Баяд. Окей. Байна уу? Хүлэгтэй байна уу? Wow, это гот? Банана гот? Хай, ишаараа тоглосон юм. Ишаараа. Эй, хүлэгт байна уу? Сайн уу? Хей, хүлэгт. За энэ хөөрхөн тоглоомын төв одоо Юни Баккен маань зуны цагийн хуваар өглөө 9-өөс оройн 18 цаг хүртэл ажилт юм байлээ. Тэгээ дотроо болохоор маш олон төрлийн
үзэж харах, тоглох эсвүүдтэй. Тэрний нэг хэсэг нь болохоор яг бидний одоо энэ суудсан байгаа үлгэрийн галт тэрэг гэдэг юм хэсэг байгаа. Тэгээ галт тэрэгэнд суугаад бид нарт ингээд үлгэр ярьж өгдөг. Одоо үлгэр яг англи хэл болон швед хэлний сонголттой. Тэгээд галт тэрэгээр явхаар тэр үлгэрт гарч байгаа хэсгүүдээ ингээд хараад ингээд боддоор үзээд ингээд явдаг. Ийм хөрхөн үлгэрийн ийм галт тэрэгтэй. За дээрэс нь одоо Пипигийн театр байдаг гэлээ. Тэгээд Пипигийн театрыг үзэхийн тулд урьдчилж онлайнаар бас суудлаа баталгаажуулт юм байлээ. Тэгээд билетийн хувьд болохоор ерөнхийдөө 2 насны хүүхдүүд болно. Тэгээ 2-оос 15 насны хүүхдүүд 190 крон багш байсан. Тэгээд том хүний үнэ болохоор 225 крон байлээ. Тэгээд 90 дотроо болохоор бүх үзүр үйлчилгээ, бүх юм юмнууд нь орцсон. Гэхдээ суудлаа бол баталгаажуулт юм билээ. Ерөнхийдөө бол цунжингаа ажиллах юм билээ. Тэгээд тусгаас хүүхдүүдээ бас энэ хөөрхөн газартаас очоорой гэж ээж аавуудад Шведэд амьдардаг ээж аавуудад бас зөвлөмөр байна. Миний хувьд болохоор анх удаа ирсэн. Тэгээд үнэхээр их таалагдсан. Үнэхээр гоё өвөрмөц бас хүүхдүүдийн сонирхлыг маш их татсан юм хөөрхөн газар байсан шүү. Тэгээд логтойгоо хамтаагаарай. Бидний хувьд болохоор энэ өдөр бид нэр долуулаа. Үнэхээр их Скансан хавийн одоо бүх үзүр үйлчилгээ их үзүр үйлчилгээ гоё музейг бас үзээд явсан. Тэгээд дараагийн влогоор бид нэр ямар музей, за ямар үзүр, за амтны хүрээлэн гүйцсэн талаар бас хамтдаа сонирхоорой. Тэгээд ойрд одоо Стокгольмд ирээгүй одоо хүүхдүүдтэйгээ болон одоо баяна гიშгээдтэйгээ хүүхдүүдтэй маш сайхан өдрийг өнгөрөөсөн. За тэгээ хамтдаа бид нарыг бас зугаацуулж ингэж хамтдаа явсан баяна гიშгээ хүлэгт эрдэмт дөрөвтэй маш их баярлалаа. Тусгайлан баярлалаа гэж бас блогороо хэлье. Тэгээд блогтойгоо үргэлжлүүлээд хамтаагаараа баярлалаа. Alla sover. Titta. Alla sover. Sitter och väntar på Karlsson. Oj, Karlsson! Titta! Vilken Karlsson! Sina bästa år. Och han kommer flygande när han vill. Ja, lilla Karlsson! Karlsson bor i ett litet hus på taket. Ja. Titta! Wow! Här är det ju. Wow! Det tog in. Ja. Ja. Titta! Karlsson, honey? Honey? Oj, 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 vad här ser ut. Wow! Här vill vi inte vara kvar. Killevitter. Men vad har det hänt med oss? Wow! Små. Lika små som Nils Karlsson Pyssling. Men vad har hänt här? Oj, vad hände Det här? brinner ju. Det var här Jonathan tog sin sjuka lilla bror på ryggen och hoppade ut. Jag vet det. Ja. Jonathan fanns inte längre. Han dog när han hoppade ut. Och stackars Skorpan blev ensam kvar. Men en kväll kom det en snövit duva flygande. Titta, vem sover? Och då visste Skorpan genast att det var Jonathan. Jag kommer, Jonathan. Jag kommer.
Jonathan hade berättat för Skorpan om Nangijala, ett ställe dit man kom när man var död. Titta. Och dit kom Skorpan. I Nangijala. Där satt Jonathan med. Undrar att Skorpan levde. Men innan Nangijala fanns också Törnrosdalen, som inte längre var en fridal. Här härskade den grymme Tengil och hans ännu grymmare drake. Men där fanns också en snäll gammal farfar, Mattias. Hos honom gömde sig Jonathan och Skorpan innan de måste ge sig iväg till Tengils land. Färden gick över bron i det fruktansvärda karmafallet. Där de första gången såg Krasla. Jag mår fint. Man från urtiden. Jonathan, jag är rädd. Titta! Drake! Anton, drake! 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 Den stora slutstriden som gjorde Törnrosdalen fri igen. Men då var Jonathan förlamad av Katlas Häst! när de satt där på klippan. Чанаад нөгөө юунд тийчдэг ч тээ. Тийм код. Одоо энэгээр ингээ гоё зайв явна. Кафе. Усаа минь хөө. Тэнэ. Өө би дараагчлаа за тасаллаа шүү. Бичлэг хийж байна.